Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн сууцгаа. Өнөөдрийн хичээлээр бид юу судлах вэ гэхээр өөрсдийнхөө сонирхсан бидэнд дандаа ойлгомжтой байдаг зүйлийг шаардсан судлах нэ. Тэгэхээр өнөөдрийн хичээлд дөрөв баг байна тийм. Дөрөв багийн алхаж гэхээр гараад ирлээ. Би нөгөө энэ класс дээр бичих учраас энэс нэг хүний юунуудыг алхаж байгаа багийн алхаж хийгээд за ингүнэ за хамтдаа төгийг авлаа утаныг авлаа янаныг авлаа яа өөрсдийнхөө сургасан өнгөөр багтаа яг нэр өгнө. За тийм бичгийн багийнхаа нэрийг хэлээ. За тэр бичгийн тул одоо багшнаа шахаж хараа. Хичээлийн дэг гэж тараа. Баг бүхнийг нэг гэж тараа. Одоо багтаа нэр өгсөн чи. Багийн алхагчаас гэдэг шиг хичээж. Энэ өнгөөр нэрээ өгөөд таасан дээр хайрлуулсан шээ. Гэртээ байдаг цахилгааны эрсдийг чинь тэмдэглээ.
Ихтэй байдаг цахилгааны ижлүүдээ яах вэ? Жишгэнэ. Бичээ дууссан нь гараа өргөж байгаарай. Бичээ дууссан нь гараа өргөж байгаарай. Сайн байна. Амтсан байна. Газар бичээ бичсэн байна. Өөр гараа өргөхгүй юм байна уу? Дуусаарай. Нэг багаас 3 хот бичсэн байвал яах нь вэ? Ажлыг эхнийх болсон байна. Эхнийх болсон байна. Тэдний баг бас болсон байна. Хоёр эхний хоёр багтаас дараа нь сайн шуцуулнаа. Эхнийх болсон байна. За бүгдээрээ болсон байна. Үзгээ тавь. Үзгээ тавь. За багш нэг юу ярьж вэ? Хөгшний тухай. Та нар өмнө нь сонсч ирсэн байх. Гэхдээ та нар яах нь багш нь дахиад ярих юм. 1950-аад оны үед тэгэхээр бид хэдэн жилийн өмнө ах нь бид нарын одоо энэ дараа 66 жилийн өмнө нэг хөгшин өвөө эгчийн дээр иржээ. Өвөө юм чинь эгчинд юу ах вэ? Нэмээ байна тий. Эгчийн дээр ирсэн. Тэгэхэд эгчтэй ирээд тэр хоёроос та сайхан хөдөөнөөс орж ирсэн сүүгээрээ эгчин цай чамж бол дүүрдээ хоёулаа нутаг орныхоо тухай яриад баг байсан тухайгаа яриад их хоёулаа их гой жаргалтай байж байгаа. Орой болжээ. Орой болоод нөгөө харанхуй болчихгүй тий. Тэгэхээр харанхуй болно гэж байж нөгөө хүн чинь яриандаа болоод харанхуй болсон дингээ байсан гэдгийг мэдгүй мартцсан сууж иж. Гэтэл гинтхэн гэрт нь ягс гээд өдөр юм шиг нар юм шиг гараад ирчих. Нөгөө хүн чинь тэрийг нөгөө нар гараад ирлээ гэж бодоо. Хүү эн чи юу болж байна? Танаа энд чи юу болж ба? Одоо энэ юу яагаад ингэж гараад өдөр болчихваа гэж асууж. Тэгтэл энгийн ингэж хэлж. Нэмээ их чинь. Оо манай Улаанбаатар өстө сайхан болсон шүү дээ. Орой бол харанхуй болонгууд энийг бөндгөр шил байвал гялсгээд ингэж гэрэл гараад ирдэг болсон. Одоо ингэж манай Улаанбаатар чи ерөөсө шүн харанхуйгаа мэдхээ байсан шүү дээ. Айх юу яах юм байхгүй дин таа гэхгүй харанхуйлал гялсгээд энийг шилнээс гэрэл гараад ирдэг ингэ нөгөө имээ өгөөд хэлж. Өө маш их гайхаад ямар сайхан юм бэ? Энэ шил чинь тэгээ хаана байдгийг ямар үнэтэй гэсэн чинь энэ шилийн хойцын захаар дүүрэн байгаа. Энэ шилийг л худалдаа авчуд болдгийн. Тэгээ энийг утаснаас үе чинь тэгэл тооноос өрөвчүүд одоо ингээд харанхуйлахаар гэрэл асчих юм даа. Имээ дүүдэд хийж хэлж. Нөгөө өвгөн орой болоод хоолойд нөгөө шилийг хаяа байж байгаа л харддаг. Тэгээ орой бол унтаад хөгшин яасан гэхээр шин баг нойр мөрийгөө. Одоо нөгөө хөдөөч нь одоо нөгөө унах дагаж чон идэх гэж байгаа яана. Унганы үзүүнээс нэг оосоосоо зүгж юм чинь гэрэл гараад чон ойртох юм байна гэж бодоод баярлаж гэртээ аваачаад тавиндаа баярлаад өвгөн шин нойр нүсэн өглөө л босч өвгөн. Тэгтэл өглөө нөгөө өвөг болсон чинь нөгөө гэрэл нь яасан наран гараад байсан. За энэ чи гэрэл гараад наад гадаа нар гарцсан юм чинь гастгүй байна даа, гадгүй байна гэж бодоод эгчтэйгээ цайгаа уурлаа. За тэр зах гэдэг юм чи хаана гэж зах руу яваад тэрээс авчирсан мөнгөөрөө 2 хайцагч гэрлийн шил авч захаас тэгээд эгчэндээ ирэнгүүтээ за би одоо өнөөдөр явахгүй болохгүй болсон. Нөгөө унах даах хэцүүсэн. Хот мал хэцүү байгаа. Би одоо явчаа дахиад би ирнэ. Зүгээр хөдөөргөө яваад гисэн. Тэгээ яваад очиод хөдөө очиод гэртээ очиод би энэ Улаанбаатар гэдэг юм үнэн сайхан юм үзлээ зүгээр. Харанхуй олонгууд ягсгээд өдөр болчихно бараг наар гараад. Тийм сайхан юм үзлээ. Одоо тэгээд одоо ерөөсөө би тэрнээс чинь бүр 2 хайцгийг авчирлаа. Одоо уцаар осолол
тооноосоо зүүчгэр ингээд гяс гэж харахгүй гэрэл гарчдаг юм байна. Тэгээд нөгөө өгчний хот явсан гэж их сургаар ойр хавийн айл өдөрсөн чинь би тэр хотоос чинь чихэр авчираагүй. Чихэрний орон чихэр шиг юм бас нэг авчирсан, шид авчирсан гэ. Айлуудад хоёр шид өгөөд өөрийнхөө гэрт нэлээ айцэг шидтэй, нэг айцэг шидтэй үлдээ. За одоо хурдхан шиг наадах уцаар осолдоод энэ өмнөөс зүү, гадаа хотноос зүү, юунаас зүү, хүнсний дээрээс зүү. Одоо унаг мунаг даагмаа адуу малуугаа тууж ирж байгаа унагныхаа үзүүнээс нэгийг зүүчих. Тэгвэл одоо чана ойдохгүй нөгөө үг чинь. Тэр хавийнхан бүгд нөгөө өвгний ярьсан юмыг үзээд одоо бүгд баярлаад гэртээ очиод нэг шид дээсээр осолдож нөгөө өвгнийх чинь нөгөө олон шидтэй айл чинь баярхаад зүгээр нөгөө хот биш үү мал идэвхтэй хотоо тойруулаад сайхан модонд уйж байгаа нэг шид